57 дугаар анги. Шүн аль хэдийн гүн болсон байлаа. Тулааны ордны шав нарын ихэнх нь өөр өөрийн өрөөндөө бясалгаж эсвэл унтахаар хэвтэж гудамжинд энэ тэнд ганц хоёрхан хүн л үлдсэн байв. Лимийн бараг нисэж буй мэт хурдаар алхасаар хүч хэмжих өрөөнд хурч ирлээ. Хүч хэмжих өрөөнд хүн байсангүй. Зөвхөн хаалга сагсан нэг өвгөн жижиг дэнлүүний дэргэд суугаад муу муухай сандал дээр ядран налж нойрмөрлөж байв. Лимийн түүнд минь бидээ тотгош орлоо. Өрөөнд дотор хүч хэмжих зориултай чулуун багнууд игнэн барилжээ. Бүгд хоосон байв. Ер нь жирийн хүн ийм шүндөлөөр өөрийн хүчийг шалгах гэж энд ирэхгүй. Лимийн санамсаргүй нэг чулуун баганд сонгоод өмнө бат зогсов. Тэр нүдэ анаад бүх биеэ соллов. Дараа нь жинхэнэ их хаосын арга хязгаарт нь хүртэл эргэлдүүллээ. Гэнэт Лимийн нударга зөхөв. Түүний нудраг харавсан от мэт чулуун баган дээр булаа. Пин. Чулуун баг нь хүчтэй дөргсөн бөгөөд Лимийн хөл доорх газар хүртэл үл хэлэг чичирлээ. Гэрлийн баг нь дээш огцсон өсөрч зогсох шинжгүй байв. 2700, 2800, 2900, 3000. Эцэст нь 3200 дээр тогтов. 3200 жин. Лимийн амьсгаа авч нүдэн гэрэлтлээ. 500 жингийн хүч нэмэгдсэн байна. Жинхэнэ их хаосын арга бага амжилтаас их амжилтанд хүрэхэд түүний хүч 500 жингээр өсчээ. Жирийн тулаанчийн хувьд 500 жин гэдэг их хөвчлэн шат хоорондын ялгаатай дүүцэх хэмжээний хүч. Гэхдээ жинхэнэ их хаосын арга үүндээ хаосын дэд Мирданы аргын зөвхөн жинхэнэ их хүчийг эргэлдүүлэх хэсгийг төдий. Бүхэл бүтэн арга нь биш. Хаосын дэд Мирданы арга үнэхээр Тэнгэрлэг орны дээд түвшний бие бэхжүүлэх судар гэдэгтээ бүрэн нийцэж байлаа. Лимийн санав. Тэр дурсамж дотор хаосын дэд Мирданы аргаар бие бэхжүүлдэг бүлгэмийн хаалгаш хүрдэг шав, зуухны дэргэд тоглодог хүүхдүүд хүртэл хэдэн 10,000 жингийн хүчтэй байсан. Хэрв хаосын дэд Мирданы аргын их амжилтанд хүрвэл зөвхөн биеийн хүчээр уул нурууг буталж далайг хувааж тэнгэрийг цуулж чадна. Жинхэнэ хаосын аргын эхний давхаргад их амжилтанд хүрсэн зөвхөн эхний алхам. Цаана дахин 6 давхар бий. Давхар бүр өмнөхөөсөө улам хэцүү. Хаосын дэд Мирданы аргаас цааш жинхэнэ их хаосын аргыг үргэлжлүүлвэл мөн дотоод 8 нууц хаалга 9 одны ордон гэж бий. Одоогийн төвчнээр бол тэр эртний тэр бүлгмүүдийн шал шүүрддэг шав байхч ирэх үгүй. Түүнийг ойлгоход Лимийн баяр хөөр үл элэг намжив. Түүний алхахыг хүсэж буй зам үнэхээр урт ээжээ. Тэр шөнө Лимийн дөнгөж судрын нэг давааг нэвтэрсэн тул жинхэнэ их хүчин жигд биеийн сэргэлэн байлаа. Нойр хүрсэнгүй. Тиймээс тэр үргэлжлүүлэн бясалгав. Жинхэнэ их хаосын аргын төвшнээ тогтворжуулсны дараа үлдсэн цагтаа бичээсийн техниктэй бэлтгэллээ. Эхний давхаргын их амжилтанд хүрснээр Лимийн эмийн бичээс зурх үр ашиг ихээхэн нэмэгджээ. Одоо тэр бүх төлөвлөгөөний 80% орчим хүртэл тисэж чаддаг болов. Ийм байдлаар үргэлжлүүл дахин 7-8 хоногийн дараа доод сүнсний эдгэх тэмдгийг бүрэн бүтээж чадна. Галзуу мэт бясалгалан жинхэнэ их хүчний чулуунуудыг ихээр зарцуулж байлаа. Зөвхөн тэр шөнө л Лимийн 3 жинхэнэ их хүчний чулууг дуусгажээ. Хэдийгээр тэр жан цантай 10 жинхэнэ их хүчний чулуугаар мөрөй тавьсан ч Лимийн анханасаа өөрийгөө ялагдана гэж бодоагүй. Тиймээс тэднийг ашиглагаас айх шалтгаан байгаагүй. Жинхэнэ их хүчний өнгө гялбаага алдсан 3 хагархай чулуу руу хараад Лимийн хамраа илв. Энэ хэрэглээ үнэхээр хурдан байна. Гэхдээ 1 сарын дараа хин нэгэн сайхан сэтгэл гаргаж түүнд дахиад 20 ширхгийг өгөх болно. Хэрв жинхэнэ их хүчний чулуу ийм хурдан дуусна гэдгийг эрт мэдсэн бол 1 сар гэдэг хит хурд юм гэж бодох байлаа. Хагас сар байхад лийг тохирох байж Лимийн шуналтаагаар уруулаад олов. Хэрв Жансан түүний энэ бодлыг мэдвэл ямар царай гарах бол маргааш өглөө Лимийн урдын адил эрт босож лекцэн суухаар яв. Тэр насны суурь мэдлэг тайлбарлахыг анхааралтай сонслоо. Гэхдээ өнөөдөр тэр уулзахыг хүсээгүй нэг хуучин танилтайгаа таарав. Лань Юньвэ. Тулааны ордонд нийт 6-аас 700 шав бий. Түүнтэй эрт орой хизээ нэгэн цаг таарах нь хэвийн зүйл. Лимийн үүнд нэг их анхаарал хандуулсангүй. Тэр өнөөдрийн хилцэж буй зэвсэг болон жад түүний ур чадвар ашиглалтын талаар насны ярьж байгаа анхааралтай сонсов. Лимийн бүрэн төлөвлөсөн байлаа. Лекц дуусаж настан гарсны дараач Лимийн бодолтой автан суусаар байв. Настны тайлбар түүнд олон шин санаа өгчээ. Тэр ухаан орж иргэн харахад бусад шавнаар тулааны лекцийн танхимаас аль хэдийн явчихсан байлаа. Зөвхөн Лань Юньвэ үлдсэн байв. Тэр ч мөн өөрийн судалтаа бодолд автсан мэт сууж байлаа.
Лимийн эд зүйлсээ цэгцэлж гарахаар бэлтгэв. Гэтэл Лань Юньо гинэт намуухан хэллээ. Лимийн түр хүлээж болох уу? Лимийн гарын хөдөлгөөнд удаашрав. Тэр асуув. Би чамд туслах уу? Хэдийгээр үг нь ийдэг байсан ч хоолойд нүл мэдэх холдсон өнгө байв. Энэ нь Лань Юньог аяархан санаа алдахад хүргэлээ. Тэр хэлв. Элсэлтийн шалгалтын 1-р барьт орсонд баяр хүргэе. Баярлаа. Лань Юньо ярьж дуусны дараа удаан чимээгүй байдал ноёллоо. Хоёулаа хоорондын уур амьсгал баг зэрэг эвгүй болов. Би чамайг 1 сарын дараа Жан Цантай тулдахаар болсон гэж сонслоо. Лимийн нүд баг зэрэг хөдлөлөө. Мэдээ ингэж хурдан тархсан эргүү. Тийм ээ, би үнэхээр Жан Цантай мөрий тавьсан. Шинэ элсэгчийн 1-р барьтан хуучин шивтэй мөрийтэй тулдахаар болсон мэдээ гал мэт хурдан тархах нь гарцаагүй. Дээрээс нь Жан Цан, Лин Мянсан хоёр зориуд аль болох их хүмүүс дуулгасан байв. Лань Юньо уруулаа хазан хэсэг ирэлзээд намхан илв. Жан Цан бол Жуяны хуучин цэргийн хамтрагч. Лимийн баг зэрэг цочив. Лань Юньо ийм асуудалд түүний бодсноос илүү мэдрэмжтэй анхааралтай юм. Тэр энэ явдлын ард Жуян байгаа гэдгийг зөв таамаглажээ. Би мэднэ. Лимийн сулхан хариулв. Тэгвэл чи Лань Юньо яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Өнөөдөр тэр Лиминийг энэ мөрөөдөө тулаанаас татгалзуулах гэж ирсэн. Үгс нь хэлнийх нь үзүүр дээр эргэлдэж байсан ч Лими өөрийг нь сонсохгүй байх вэ гэж тэр айж байв. Чи миний үгийг сонсохгүй байж магадгүй. Гэхдээ би 7 гүн ухааны тулааны ордонд хагас жил болсон. Шинэ хуучин шавь нарын мөрөөдөө тулааныг олон харсан. Шинэ хуучин шавь нарыг баг хизээч ялдаггүй. Чи энэ удаагийн 1-р барьт мөн. Гэхдээ Жан Цан газрын танхим дотор хэрцгий хүн гэдгээр алдартай. Дээрээс нь Жуян байгаа болохоор тэр гарынхаа зөөлнийг үзүүлэхгүй. Лимийн инээмсэглэв. Чи миний үгийг сонсохгүй байж магадгүй гэж хэллээ. Тэгэхээр намайг тэр тулаанд очихгүй байгаасаа гэж хүсэж байна уу? Би аль хэдийн мөрийг хүлээн зөвшөөрсөн. Одоо болзооноос цогтох боломжгүй. Тэгвэл би тулаан эхлэхээс өмнө аль хэдийн цуцсан хэрэг болно. Энэ миний тулааны замтай зөрчилтөн. Гэхдээ Лань Юньо санаа алдлаа. Лимийн нэгэн шийдсэн бол түүний бодлыг өөрчилнө гэдэг маш хэцүү гэдгийг тэр мэднэ. Зөвлөгөө өгсөнд баярлалаа, би төрүүлээд явлаа. Лими ингэж хэлээд эд зүйлсээ авч тулааны техникийн лекцийн танхимаас гарлаа. Лань Юньо ганцаар үлдэж чимээгүйхэн суусаар байв. Энэ мөчид тэр зүрхэндээ буй тэр мэдрэмжийг нэрлэж чадсангүй. Жуяны бодлыг өөрчлөх боломжгүй, Лиминий бодлыг ч өөрчлөх боломжгүй. Тэд нэг өдөр заавал тултна. Гэвч Лань Юньогийн нүдээр бол хүч чадал бай. Ард талч бай. Лимийн Жуянтай харьцуулахад доогуур. Тэр тулаан заавал болно. Харин зов хүн ганцхан байх болно. Цаг ус мэт урсан өнгөрч Лимийн 7 гүн ухааны тулааны ордонд ирснээс хойш 4-р өдөр болов. Тэр өглөө Лиминд цугларах мэдэгдэл иржээ. Тэр эртлэн тулааны ордны тулааны тавцан дээр очив. Газрын танхимын шин шавнаар бүгд цугласан байлаа. Бүгд ирсний дараа улаан үстэй бүсэлсэн илд үүрсэн ир тэмцээний талбайд гарч ирэв. Энэ бол Лиминий газрын танхимын анхны багш Хунши байв. Хунши хурдан зөрөгтэй догшин хүчтэй хүн мэдрэмж төрүүлнэ. Хэрв тэр айрамд байсан бол дайснуудыг зөрөгтэйгээр хядах, цэргүүдээ хатуу сургаж, цэргийн хууль ёсыг уул мэт сахитыг жинхэнэ жанжин байх бах. Хунши тэмцээний талбайд ирээд олныг нэг тойруулан харлаа. Дараа нь тогтун атлаа хүчтэй хоолоогоор хэлв. Өнөөдөр бол Ирэмбийн тулаан. Бүгд намайг даг. Ирэмбийн тулаан уу? Тэд 7 гүн ухааны тулааны ордонд орсны дараа эрт өрөөгүй хизээ нэгэн цагт төмөн алах тойргийн Ирэмбийн тулаанд орно гэдгээ мэдэж байсан. Эцэст нь тэр эхэлжээ. Газрын танхимын 20 шин шавийн аль нь өөрийн үеийн суутан биш үлээ. Тэд энэ мөчийг удаан хүлээсэн. Энэ бол өөрийгөө батлах боломж. Тэд бүгд Ирэмбийн чулуун дээр байр эзэлж илүү их нөөц авахыг хүсэж байлаа. Эдгээр суутнууд бусдын доор байхыг хүлээн зөвшөөрөх хүмүүс биш. Тэд бүгд залуу насны бардам хүсэлтийн мүллээр дүүрэн өдөр хоногийг бэлтгэлд өнгөрүүлж энэ Ирэмбийн тулаанаар ганц гялтсан амжилтаар бүхнийг гайхшруулахыг хүлээсээр ирсэн. Хэхэ, эцэст нь Ирэмбийн тулааны цаг ирлээ. Ирсэндээ баяртай байна. Урт хотгон үрсэн нэгэн залуу хэлв. Түүний цээжин дээр хагас тохоо урт сорив байлаа. Тэр хурууныхаа үеийг дарж поп гэх чимээ гаргав. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 58 дугаар анги. Түмэн алах тойрог. Тэр залуугийн нүүрэн дээр урт хугацааны шархны хуучин сорив байлаа. Түүний нэр Wang Man. 18 настай. 15-таад Тэнгэрийн Аз хаант улсын айрмын хөлсний цэрэг болж илсэж хил хязгаарлуу илгээгдсэн.
Тэнд тэр олон хүний эм авчээ. Хил дээр тэр хутганд сүлбүүлж байсан. Хил дээр тэр 3 жилийн турш өдөр бүр үхлийн ирмэг дээр амьдарсан. Эцэст нь бие бихжүүлэх төвчний 3 дахь шатанд хүрч чадсан юм. Түүний бодис тулааны туршиг арилга ариун, хүчин ч өндөр. Эсэлтийн шалгалтын хүчний сорилт түүний нударганы хүч 2500 жин хүрсэн. Мөн гоёмсог суургын 3 дахь давхарт хүрч байв. Ван мангийн хажууд байсан нэгэн залуу хэлв. Эхний 3-т орсон тэр хэдийн шинжаалууд өөрсдийнхөө хүчээр биднийг давна гэж бодож байгаах. Хэрв гоёмсог суурга өрсөлдөгчийн хүчийг ясны насаар тогтоодгүй байсан бол би 5 дахь давхарт хүрэх байсан. Түүний нэр Лите. Тэр Ван мангийн холбоотон байлаа. Түүний нударганы хүч ч мөн 2500 жин хүрсэн бөгөөд гоёмсог суургын 3 дахь давхарт хүрч байсан юм. Нударганы хүч бол хөлсний цэргүүдийн хамгийн сайн тал биш. Нударганы хүч голчлон тухайн хүний авьяас бясалгал болон дагаж бэлтгэсэн судраас хамаардаг. Эдгээр хөлсний цэргүүдийн хэрэгэлдэг судар жирийн байсан тул тэдний хүч тодорхой хэмжээнээс хэтрэхгүй. Тэдний аимшигтэй тал нь ариун бодит тулааны туршлага, чадварлаг элдний техник, дайсныг гинтийн цохилтоор алах хурц тулааны зүүн совин байлаа. Иймээс энэ хоёр залуугийн хамгийн аимшигтай тал нь сорил биш, харин жинхэнэ тулаан. Ялангуяа ам үхлийн зааг дэрх тулаан. Ван Фэн Лимийн энэ хоёр хүч нь хүлэмжинд ургасан цэцэг төдий. Бидний тулааны чадвар бол хутганы ирэн дээрх ам тавин тулдах сурсан зүйл. Тэд яаж бидний өрсөлдөгч болох юм? Гоёмсог суургад тэд ясны насаар хязгаарлуулж 3 дахь давхар зогссон. Харин ирэмбийн тулаанд ийм хязгаар байхгүй. Бүх оролцогч шударгаар ижил нөхцөлд орно. Ингээд тэдний гэрэлтэх цаг иржээ. Долоонгүй ухааны тулааны ордны ирэмбийн тулаанд ашигладаг түмэн алах тойрог гоёмсог суургаас холгүй нэгэн уулын хөндөд барилдаг. Тэр хөндөй хурц үзүүртэй хулсаар бүрхэгдсэн байв. Өтгөн ширүүн хулсны навчсаас хүүтэн хатсан мэт аваар айлгарна. Давхар хулсны дунд цэлгэр талбай байлаа. Тэнд 1000 алхмын өргөнтэй дөрвөлжин чулуу талбай засжээ. Талбайн төвд 10 тохой урт, 10 тохой өргөн тахилын тавцан байв. Тавцан дээр янз бүрийн гэрэлт бичээс тэмдгүүд сэлэгдсэн байлаа. Энэ тавцан бол ирэмбийн тулаанд ашигладаг түмэн алах тойрог юм. Лимийн нар дөрвөлжин чулуун талбайд ирэхэд тэнд аль хэдийн олон хүн цугласан байв. Түмэн алах тойргийг идэвхжүүлэх бүрд асар их жинхэнэ хүчний чулуу зарцуулдаг. Тиймээс сард зөвхөн нэг удаа тогтсон цагт нээдэг ажээ. Тэр үед долоонгүй ухааны тулааны ордны бүх тулаанч нар сайн дураараа ирэмбийн тулаанд оролцож болно. Гэхдээ барьцаанд нэг жинхэнэ хүчний чулуу төлөх шаардлагатай. Хэрв ирэмбэн 100-аас доош байгаад 5 бээр ахвал эсвэл ирэмбэн 100-аас дээш байгаад 3 бээр ахвал жинхэнэ хүчний чулууг нь буцааж өгнө. Үгүй бол 7 гүн ухааны тулааны орд нь тэр чулууг авч үлдэнэ. Ийм дүрм гаргасан нь ямар ч ахицгүй шавнар орж үзье яасан ч яах вэ гэсэн бодлоор бөөнөрөө ирэхээс сэргийлдэг. Тэгвэл шалгуулах хүсэлтэй хүн дэндүү олон болж нэг өдөрт багтахгүй болно. Хунши хэлв. Ирэмбийн тулаанд анх удаа оролцож буй шин шавнар жинхэнэ хүчний чулуу төлөх шаардлагагүй. Та нар зөвхөн өөрт олгосон хаш автангаа ашиглана. Түмэн алах тойргийн шалгалтанд орно. Түмэн алах тойрог дотор жинхэнэ биеийн гимтэхгүй хуурмаг ертөнцид үхмэгц шалгалт дуусна. Харин эцсийн ирэн бичин ялсан дайсныхаа оноогоор тооцогдно. Хунши ингэж хэлээд хүмүүсийг тарав. Лимийн түмэн алах тойргийн тахилын тавцанг үзэхээр дөрвөлжин чулуун талбараа алхлаа. Тэр үед тэр танил хоёр хүнийг олж харав. Хэдхэн хоногийн өмнө өөрийг нь өдөж байсан Люмин сан Жанцсан хоёр байв. Жанцсан ч мөн Лиминийг олж харжээ. Тэр инээмсэгэлтэй үл тоомсорлол нууж эхэллээ. Лимино мартчихсан байж түмэн алах тойргийн шалгалтанд шин шавнарч бас оролцож болдог шүү дээ. Чиний үзүүлбэрийг тэсэн ядуу хүлээж байна. Эхний 180 дотор орж чадна гэж найдаж байна. Үгүй бол хитрхи уйтгартай шүү. Миний ирэмбэд санаа зовох хэрэггүй. Харин Жун Ян яагаад ирээгүй юм? Лимин үүнийг шууд онцлов. Өмнө Жанцсан өөрийг нь өдөж ирсэн Жун Ян хөшгний ардаас уц татж байсантай холбоотой гэдгийг тэр мэдэж байлаа. Гэвч Жанцсан тоосонгүй. Лимин энэ явдлыг яаж мэдсэн түүнд огт хамаагүй байв. Жанцсан хүүтнэр энэгэд хэлв. Жун Ян бол Тэнгэрийн ордны шав. Ирэмбэн 39. Ийм байрлал дээр дээш ахих бүр маш хэцүү. Тэр сар бүр яаж ирэх юм? Чи юу энэ төвшний ялгааг ойлгодог юм уу? Лимин хариулв. Чи болон чиний дэмий үг над сонирм биш. Нэг сарын дараа бидний хэрэг шийдэгдэнэ. Тэр үед чамааг одоогийнх шигээ инээж чадна гэж найдаж байна. Хаха, би ч бас энэ үгийг чинь чамд хэлэх гэж байсан юм. Жанцсан Лимийн хоёрын мөрөөдөд тудлааны мэдээ аль хэдийн тархжээ. Олон хүн үүнийг мэдж байлаа.
Зарим нь бусдын золгүй явдлаас таашаал авч шинэ 1-р барьтны ичгүүртэйгээр ялагдахыг харахыг хүсч байв. Харин зарим нь Жансаны үйлдэлийг жигшиж байлаа. Эцсийд Жансан шин шавийг дэрлэхэж шинээр авсан жинхэнэ хүчний чулууг нь булаах гэж байгаа нь жигшүүртэй явдал гэж тэд үзэж байв. Энэ үед Ван Янфэн Лю Минсантай таарчээ. Лю Минсаны их хэмсэг зам Ван Янфэний бардам зан нийлбэл гай тарих нь тодорхой. Яг тэр мөчөд дөрвөлжин чулуун талбай тахилын тавцангаас их хэмжээний гэрэл цацарч тавцан дээрх тэмдэг бичээсүүд нэг нэгээрээ дүрлцэн асч эхлэв. Эренбийн тулаан эхэлжээ. Түмэн алах тойргийн тахилын тавцан дээр 12 байрлал бий. 12 хүн зэрэг шалгалтанд орж олно. Шалгалт дуусны дараа түмэн алах тойрог алх хоноог шууд Эренбийн шидийн тойрогт тусгаж эцсийн Эренбийг гаргана. Лю Минсан түмэн алах тойрог эргэлдэн гэрэлтэж байгааг хараад инээлээ. Ван Янфэн хүүхдийн ирүүл хийх хэрэггүй. Яагаад түмэн алах тойрогт орж үзээд яг хинэн доогоор болохыг харж болохгүй гэж надад яг тохирно. Ван Янфэн Лимийн цохилт амссан ч сүнс нь унааг байлаа. Хэдийгээр Лю Минсаныг ялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч тэр сорилтыг хүлээж авах зоригтой байв. Шин төрсөн тугал барнаас айдгүй гэдэг. Энэ Ван Янфэн зориг байна шүү. Зориг байгаад яах юм? Нас нь хит баг, ялах боломж байхгүй. Шин сэв эхний 180 дотор орж чадвал аль хэдийн ховор хэрэг. 150 бол хосгүй авьяас. 130 бол 10 жилд ч ховор төхөх тэнгэрийн гайхамшиг гэж хэлж болно. Линсийн тааггүй хүртэл ихэндээ тэгж чадаагүй. Энэ Лю Минсан 125-д ирэмблэгддэг. Энэ удаа бүр ахиж ч магадгүй. Ван Янфэнд ямар ялах боломж байх вүлээ? Лимийн бусдын сэтгэлдлийг сонсож байлаа. Тэр харьцаа Эренбийн чулуун дээр шилжүүлв. Үнэхээр Лю Минсан 125-д байрт байлаа. Газрын танхим дотроо дундаас дээш ирэмтэй гэсэн үг. Газрын танхим болон тэнгэрийн орд нийлээд 230 шавтай. Шин шав дор хаяж 200 дотор орвол аль хэдийн сайн үрдэв. Ван Янфэн үүнийг амархан биелүүлж чадна. Гэхдээ тэр илүү өндөр, илүү том зорилго тавьсан байлаа. Лимийн ч муу адил. Сүүлийн өдрүүд Лимийн Эренбийн чулуун дээр ойролцооны шаардлагуудыг мэдж авсан. Хэрв 180-аас дээш ирэмблэгдэхийг хүсвэл дор хаяж 100 оноо хэрэгтэй. 150-аас дээш гарахад хэдэн зуун оноо шаардлагатай. Харин бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргилтой тэнцэх нэг дайсныг ялахад ердөө 50 оноо гэдэг. 12 шав тахилын навцсан дээр гарч тус тусын байрал бат зогсов. Тойргийн идэвхжүүлж хамгаалах үүрэгтэй даамал хэлв. Шалгалтын хугацаанд хязгаар байхгүй. Бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шаттай дайсныг ялбал 1 оноо авна. 2 дугаар шатны оргилын дайсан бол 5 оноо. 3 дугаар шат бол 10 оноо. 3 дугаар шатны оргил бол 50 оноо. 4 дугаар шат бол 100 оноо. 4 дугаар шатны оргил бол 500 оноо. 5 дугаар шат бол 1000 оноо. 5 дугаар шатны оргил бол 5000 оноо. Танд тулгарх хамгийн өндөр түвшний дайсан бол суц нэгтруулах шат. Хэрв ялж чадвал 10,000 оноо авна. Шидийн төрхт орсны дараа та өөрийн бодлоор ашиглах зэвсгээ сонгож олно. Үхэл нь шалгалт дуусаж тойргоос хөөгдөн гэсэн. Одоо эхэл. Даамлын дуу намжигтай зэрэгцэн тахилын тавцан хурц гэрлэр хялсхив. Тавцан дээрх 12 шавийн дүр үл үзэгдэх хүчээр бүрхэгдсэн мэт бүүдгэрэн харагдлаа. Тахилын тавцан дотор Ван Янфэн нүдэнэхэд амьдралгүй цагаан ертөнцид ирсэн байв. Түүний өмнө төсөөлж болох бүх төрлийн зэвсэг байлаа. Хүнд сэлэм, уян сэлэм, урт сэлэм, өргөн сэлэм, богино сэлэм, катана, жад, сүх, алах гээд бүх зүйл байв. Урт сэлэм наашир. Ван Янфэн ингэж бодмогц гартаа нэг урт сэлэм барьсан байлаа. Тэнгэрийн аз хаан тусад тулаанчдын 90% сэлэм хэрэгэлдэг. Тэдний 80% нь урт сэлэм хэрэглэнэ. Урт сэлэм бол гайхалтай зэвсэг. Хөдөлгөөн уян, довтлохоо тасралтгүй. Хурдан бөгөөж ширүүн, шалгалт эцэст нь эхэллээ. Ван Янфэний өмнө 7-8 хэрцгий аратан гарч ирэв. Мөн бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шатны эхнээс 3 дугаар шатны ихэнх хүртэл хүчтэй 3-аас 4 тулаанч байсан. Ван Янфэн тэднэрүү хүүтнээр ширтэв. Эдгээр өрсөлдөгчийг заавал ялах ёстой. Жинхэнэ тулаан нь эхлэхэд Ван Янфэн энэ шалгалтыг үнэндээ энгийн бүтцтэйг ойлгов. Тэр дайсан алах бүрд шууд шин дайсан гарч ирнэ. Гагцхүү шинээр гарч ирэх дайсан нь өмнөхөөсөө илүү хүчтэй. Ван Янфэн 5-6хан дайсан хаттал бие бэхжүүлэх төвчний 4-р шатны тулаанчд гарч ирэв. Тэр 110 оноо цуглуулах үедээ баг зэрэг шарах авч дуу алдав. Оноо нь 180 хүрэхэд нэг тулаанч сэлмээрээ Ван Янфэний эцсийг нэвт хатгаж чадлаа. Эцсийн тэр мөчөд Ван Янфэн тэр тулаанчийн толгойг тас завчсан ч өөрөө яг зэрэгцэн зүрхэндээ сүлбүүлв. Эцсийн оноо
190 оноо. Үхсний дараа Wang Feng түмэн алах торгоос гадагш шидэгдэв. Түүний царай цонхилсан байлаа. Аз болоход гоёмсог суврагад авсан өмнөх туршлагын ачаар тэр ухаан алдсангүй. Wang Feng ийм хуурмаг алах ертөнцид баг зэрэг дасжээ. Бүх бие нь өвдөлтөөр дүүрсэн ч үндэ шар хаваагүй. Энэ өвдөлт нь зөвхөн өөхөх үеийн хуурмаг мэдрэлийн өвдөлтөөс үүссэн мэдрэмж байв. Wang Feng тахилын тавцанг тойруулан хараад царай нь барав. Тэр санаандгүйгээр хамгийн түрүүнд тасагдсан хүн болжээ. Түүнээс бусад 11 хүн одоо ч тахилын тавцан дээр байлаа. Үргэлжлэлийг Wildcard Audio сувгаас